Сайн байна уу? 2025 онд Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлтэс 31109 иргэнд консулын үйлчлэгийг үзүүлжээ. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал 553 нэран төрсний бүртгэл, 1151 иргэний үнэмлэх, 272 хосын гэрэлтийн бүртгэл, 45 гэр бүл цуцлалтын бүртгэл, 36 төрсний гэрчлэгээ дахин олгол, 10 гэрэлтийн гэрчлэгээ дахин олгол, 400 гадаад паспорт, 181 буцах үнэмлэх, 49 иргэн нас орсныг бүртгэжээ. 3086 улсын бүртгэлийн ерхий газрын лавлаа, 1896 И-Монголиа төрийн захим үйлчилгээ, 11731 натратын үйлчилгээ, 477 гарын үсгийн баталгаажуулалт, 230 цахим бэлгээлт, 9676 итгэмжлэлийн үйлчилгээг тус үзүүлжээ. Мөн 2025 онд 18000 гаруй дуудлага шуурхай дугаар түлээн авч холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ. Түүнчлэн Монгол улсыг албан ажиллаар зорж буй гадаадын 1305 иргэнд виз олгожээ. Иргэн та Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консул хэлтсээр дамжуулан дээр дурдсан үйлчлэгнүүдийг түргэн шуурхайх боломжтой байдгийг битгий мартаарай. Танд амжилт хүсье.